Сайн байцгаана уу эрхэм мөндөд найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ингээд амлсан ёсоор би та бүхэндээ энэ подкаст гэсэн нэвтрүүлгээ хүргэхээр одоо 2 дахь дугаараа та бүхэндээ зориулахаар бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө зочныг танилцуулахад маш их таатай байна. За миний урилгыг хүлээж авсан өнөөдрийн эрхэм зочин маань бол хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн доктор профессор, за Монголын нууц товчоо судлаач, одоо Гадамбын Билгүүд ах маань миний одоо урилгыг хүлээж аваад манай ширээний ард зочноор хүрэлцэн ирээд байна. Ингээд Билгүүд ах маань шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн хүн байгаа. За тэгээд бас нэгэн зүйлийг дурдахгүй бол болохгүй. Билгүүд ахын аавыг бол заавалчгүй дурдж хэлэхгүй бол болохгүй. Энэ бол одоо Шанжимтгийн Гадамбай гэж одоо 20 дугаар зууны манлай шүүмжлэгч, эрдэмтэн зохиолч одоо тийм хүн байгаамаа. За аавын тухай ямар ч гэсэн бид нэвтрүүлгийнхаа подкастынхаа дундуур бол нэлээд ярина. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргье Билгүүд ахаа. Сайхан намарч байна өө. Таны ажил тавлаг өө. За сайхан намарч байна. Ажил тавлаг та. Ажиллаа гээд явж. За юуны өмнө одоо манай урилгыг авсан маш их баярлалаа. Их завгүй байгаа энэ үед. За аавын бас одоо 100 жилийн үед тохиож байгаа энэ жил 9 сарын 27-нд тохионо. Та ингээд таныг түрүүн танилцуулж явах би ингээд нууц товчоо судлаач гэж одоо энэ цоллоор ингээд танилцууллаа. Энэ ер нь таны энэ өвлж авсан мэрэгжил цэвэр яг аавтай холбоотой юу? Тэгж бол нөлөөлөл бол их байсан уу? Одоо байсан л гэж үзсэн. Анхандаа сайн мэддэггүй л байсан. Гэхдээ нөлөөсөн. Өөрөлдөл таны дэргэд одоо аав бөгөө таны аавын ингээд ажил амьдралын найзууд ингээд тэдний нөлөөлөл бол маш их нөлөөлсөн л гэж би бас бодоод. Бүр нууц товчоог барьж авна гэдэг маань болохоор та аавынхаа нөгөө эхлүүлсэн ажлыг бас өвлж аваад энийг бас нэг нэлийн цааш нь гүйлгч явуулчих гэсэн бас тийм мөрөөдөлд автсан уу? Одоо мөрөөдөлж явахдаа би юу асан юм аа? Одоо 70 онд ингээд дунд сургуульд орж исэн. Тэр үед хүүхдүүд 7-тай биш одоо 8-тай ордог байсан шүү дээ. Тэгсэн 8 нас. Тэгээ нэг 7 хагастай одоо 8-аараа өрөг багтаа сургуульд ороод тэр үед одоо хотод ганц тусгай сургууль байсан. Юуны тусгай сургууль? Орос хэлний. 23 ч одоо Монгол сургууль шүү дээ. Тэгээ тэр сургуульд орсон. За тэр үед тэр орос хэлтэй сургуульд нь орсын дээр явдаг. Анги дүүргэлтийн нөгөө хүүхдүүд нь дандаа Монгол хүүхдүүд байдаг. Өөрөөр хэлбэл одоо өөрөө чинь сурсан тэр зөвлөлтийн сургууль бол биш. Орос хүүхдүүдтэй биш. Тэгээ яг хоо багш нар нь бүгдээ орсон ийм сургуульд орсон. Тэгээ тэр үед нөгөө одоо яг хоо тийм гадаад хэлний сургуульд ингээд орохлоор бол бас тэр чинь нэг хөөрхөн бас конкурс маягийн тэр шалгуулж тэр ордог. Тэг нь шалгуулдаг. Тэгээд орохлоор бол гэрийн даалгавар маалгаврыг одоо мэддэг хүн гэхлээр одоо манай гэрт бол манай тэр үед аав гэртээ сууж ажилладаг. Тэгээ би тэр одоо гэрийн даалгавар маалгавар хийдэг нэг юм хоёр нөхөр л одоо 70-аад оны их сургуульд орсон. За тэгээд тэр дунд сургуулийн тэр 70-аад оны дундуур одоо өөрөө чинь ингээд асуултанд хариулахад юу яасан. 1976 онд Дамжинсрангуан Монголын нууц товчоо гэдэг зохиолын 47 онд орчуулсан нууц товчоо 76 онд 3 дахь удаага хэвлэгдсэн Монголд. Одоо шинэ үсгээр гэсэн үг. Тэгээд тэр 3 дахь удаагийн хэвлэлийн одоо редактор нь болохоор манай Гадамб гэдэг. Тэгээ одоо гэрт бол одоо тэр аавын номын сан дотор 47 оны Монгол өчгөр нууц товчоо тэр 57 онд гарсан нууц товчоо нэг элд бамбааны зураг мурагтай нэг юм хөх саарл авцтай тийм хуучин
50-ад оны хэвлэлүүд төр нь өсөг мөсг нь нэлээд маргаасан тийм хэвлэл байдаг байсан. Тэгээд тэр 76 онд одоо нууц товчог шинээр дахиад редакторлаад ингээ 3 дахь гаргацгаа дамжсрангуйч өөр хамт байсан. Тэгээ би миний сандаг юм бол одоо тэр болт молт гэдэг хэвлэх үйлдвэр чинь нэг одоо болт гэхлээр зарим хүн мэдэхгүй байж магадгүй. Яг нөгөө өсгөр үрээд тэгээд хэвлэхтэрээ болоод яахлаар ном биш юм даалгавар цаасан дээр дарчихсан тийм. Тоглох үсгээр дарддаг юм биш. Тийм өндөр үсгийн одоо тийм юм чи ингээ болт гэдэг уншихаар юм далваасан хуйлсан ном л ярьдаг л. Тэгээд тэрийг уншаал одоо тэр редактор бол тэр хэвлэх үйлдвэр төглөө. Яг тэргээр нь сүүлийн засвар хийгээл одоо номчин бол хэвлэгддэг. Тэгээд тэр болт уншиж байгаа тэрийг бол одоо мэддэг. Тэгээ би ч тэр үеэс ч уншсан боловч гэж бодож байна. Одоо тэр 75-6 оны 75 он хаад тэр үеэс л одоо яг хөө ингээд нууц товчоо гэж байдаг. Ер нь бол тэр болт тэр уншаад ахлаар бол ер нь нэг уншиж үзээч гэдэг юм уу тийм бодол бол тэр үед л төрсөн. За тэрний өмнө яг үтэй ер нь би бас нэг тэр юуны 74 онд юм бахад бас нэг эмнэлэгт хэвтээд олон сараар тэгээ эмнэлэгт одоо хэвтрээ байдалтай дэглэмтэй хэвтгэхлээр одоо хийх юм болдохгүй. Тэгээ гэрээсээ ном авчруулж их уншдаг. Тэгээ тэр одоо ном уншихад бол Орос Монгол одоо хоёр хэлээр янз бүрийн ном уншсан л та. Тэгээд тэр эмнэлгээс гарч ирээд нэг жоохон тийм ном уншдаг маягийн болоод одоо дуртай болчих гэдэг юм уу гэдэг. Тэгээд одоо би сандгийн тэр үеийн бүх одоо түүхүүд ба шүү дээ нэг СССР-ийн түүх гал 4 дугаар илүү 5 дугаар ангид үздэг ном өдр байсан. Тэгээ Монгол сургуулийн одоо Монгол улсын түүхийн сургуульчид өдр. Тэгээ тэднүүсийг яагаад бүгдийг сонирхож уншсан гэхлээр бол тухайн үед одоо энэ Чингис хааны тухай юу хийсэн гэдэг юм. Одоо тэр зөвлөлтийн сургалт чинь бол нэг их байхгүй шүү дээ. Ухаандаа уншихад бол 13 дугаар зуунд ингээл одоо Монгол татарын дарлал марлал гэсэн нэг тийм юмтай. Тэгээ ийм юм болсон гэдэргээд нэг онц юм байхгүй. Тэгтэл одоо юу гэдэг юм. Манай түүх төр бол бас нэг арай жоохон өөрөөр хэлсэн. Тийм байдлаар тэр Чингис хааны түүхийг сонирхоод тэр одоо түүж өдр уншаад байсныг бодглоо. Тэр үед л нууц тавчааг л одоо тэр хэвлэгдэхт нь юм уу юу байх нь анх одоо уншсан санагдаад байна. Ер нь бол тэрнээс хойш олон л уншсан л та. Олон уншсан гэдэг нь сүүлдээ одоо энэ чиглэлээр ажил одоо судалгааны ажил хийх болоод тэгэхээр бол одоо заашгүй гэдэг. Уншин гэхдээ тийм болтлоо бас өшөө хэдэн жил байсан. Ер нь яг 10 жил байхдаа түүх сонирхож тэр 5 дугаар ангиас болоод 5 6 дугаар ангиас уншсан гэсэн. Тэр одоо нөлөөсөн. 76 он гэдэг чи одоо идлээс та жинхэнэ нөгөө коммунизм ирч хүчтэй байсан үе шүү дээ. Тэгэл тэр үед чи одоо хамаагүй эзэн Чингис хааны нэр мэрийг одоо дурдж түүнтэй холбоотой зүйлийг хэвлэн нийтлүүлэх бол одоо хориотой л байсан үе зү. Тэ? Тий одоо яг ер нь тэгж ярьдаг л да. Тэр чинь хориотой гэдэг нь за бүр албан ёсоор хорьчих нь хаашаа. Гэхдээ ерөнхийдөө одоо юу гэдэг юм намайг төрж явах үед жишээлбэл би одоо 63 оны ихэр төрсөн. Тэгээ тэр чинь бол нөгөө одоо 62 он бол нөгөө усан бар жил гэдэг. Тэр бар жил чинь нөгөө Чингис хааны төрсөн оноос хойш одоо нэг 700 жилийн ой болж ирсэн. Тэгээ тэр үед Монгол улс чинь бас нэг Чингис хааныг ойг тэмдэглэж хөшөө босгож нэг эрдэм шинжлэгийн хурал өдр хийсэн шүү дээ.
Тэгээд тэр хурал дээр хурлыг ер нь хийхэд чинь тэр нөгөө сүүлд буруутсан төмөр учир дарга дээр чинь голлоод хийсэн. Тэгээд дараа нь яг хөө тэр улс төрийн төвчөө юугаар бол төмөр учрыг чи буруутгаад сүлж өрөөд ингээд нэг юмнууд болсон шүү дээ. Тэгээд тэр хурлын үед бол одоо монголчууд бол заавал хийх гээд байсан. Тэгэхдээ хийхдээ бол одоо жишээл манай түүхч нацагд орж байгаа тийм Чингис хааны тухай юу гэж хэлэх үү гэдэг. Тэгэхээр бол тэрэнд бол яг одоо өөрөө чи хэлээд байгаа тэр хэлж болдгоо гэдэг юм уу. Яг ийм орой тэр үеийн одоо зөвлөлт толгойд улсын ч гэсэн тийм бодлого нөлөө өдр байсан. Дарамт байсан баг тийм. Нацагд орж байгаа их хурлын илтгэлийг нэлээд бодож хилцүүлж ярьж тэгээ нэг хоёр янзын дүгнэлт эцэцэл одоо хийсэн. Тэр хурдлыг хийсэн байдал эдрийг сүүлд ингээд битсэн барьсныг бодглоо. Ард түмэн бол тэрийг хүсээд байсан. Тэр одоо хэнтийн дадлалт болохоор тэр 3 нурж өглөө амралтын газар. Би одоо болтлоо очиж үзээгүй л дээ. Тэнд нөгөө нэг цагаан хошуу усгсан шүү дээ. Тэрий чин дараа нь төмөр учир дарга дээр буутахлаар боолгоно гэдэг давхаад боолгож чадаагүй гэдэг. Тэгээ тэр хөшөөг босгоцсон нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хотод тэр номын санд тэр хурал өдр хийхлээр бол улсууд маш их хүлээж. Гэхдээ нацагд орж байгаа тэр нэг илтгэл дотор нэг юм хоёр санаа л харж. За Чингис хаан бол олон тархаа бутархаа байсан. Одоо Монгол овог аймагуудыг нэгтгэж ийм нэгдсэн улсыг байгуулсан нь бол энэ хүний одоо төвшөлт сайн зүйл юмаа гэдэг бол зөөсөр одоо үнэлсэн. Тэрийг одоо гадны хүн биш одоо Монголын түүхч одоо хэлж байгаа. Тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор гэвч бол Монголын феодлын одоо тэр шахалдаг дэмээр Чингис хаан бол одоо тэр нэгдсэн улсын тэр Монгол улсын хүчийг гадны олон орныг одоо эзлэн төрөмгийлэх энэ юунд чиглүүлж ингэж одоо Монголын түүхэнд бас тийм их харгислал гэдэг юм одоо ийм юм явуулсан ийм нэг бас юм сөрөг талтай маа. Гэсэн ийм байдлаар л тухайн үед бол үнэлсэн. Тэгээд тэр нь бол тэр 62 оны хурал мурлаар ингээд яасан хэрэгэлтэй. Тэгээ яг хуу тэр үед бол ухаандаа нууц товчоо тэр үед одоо ямар байсан бэ гэхлээр бол дамжсрангаа ер нь Монголын нууц товчууд чинь 20 дугаар зуун гараад одоо тэр эртний хэлээрээ анхны их хүчиг олдохгүй өдр болцсон ийм үед бол 20 дугаар зууны эхэнд бол үндсэндээ одоо хуучин ном судар дотор одоо ганц нэг энэ ноёдын гэрт төрөл байсан баг. Ерөнхийдөө ард түмэн бол мэддэггүй. Гэхдээ бол бүх монголчууд болохоор өөрсдөө юу гэж ойлгодог нь бол ойлгомжтой тийм үү. Эзэн Чингис одоо их богдын өр удамч гэдэг юм уу. Монгол ноёд бүгдээр л тэрийг мэддэг байсан. Тэгээ энэ 20 дугаар зууны ихэнх үед бол нэг 11 оны төвөнцний хувьсгалын үед ч тэр ер нь бол бид одоо энэ Манччин улсын дараагаар Монгол улс бол нэг юм эзэн богдын одоо энэ удамт судартай улс бол нэг тусгаар бие даасан улс байх ёстой гэдэг юмыг бол тухайн үед одоо алхахын ноёдууд бүгдээр л мэдчихсэн хийсэн. Ингээ явсан дараад нь ардын хувьсгал залгаж авсан. Тэгээ энэ үед яг ингээ нууц товчоог үзчихээ харж иглэр юм байхгүй. Тэгэхээр тэр үед бол эрдэмтэн судлаач одоо янз бүрийн улсууд яах вэ гэхээр бол юу яасан байна. Тэрний өмнө одоо хятадд юм аа. Тэр Мин улсын үед одоо нэг нууц товчооны монгол хэлээр бичсэн эхийг нэг ийм бичиг олдсон. Одоо тэр хятадд тэр бичиг гэдэг нь одоо ийм. Одоо нөгөө
нууц товчооны ихийг ингээд монгол хэлээр байгаа шүү дээ. Тэрий чинь жишээлбэл хятад үсгээр тэгээ монгол хэлээр нь үе таслаад тэмдэглэсэн. Тийм одоо гар орчмол дээр хятадд бий болцсон. За тэгээд тэр одоо юу гэсэн үг вэ гэхээр бол монгол хэлийг хятад ханз үсгээр галиглаад тэгээд одоо нууц товчоог бичсэн тийм их тэр хятадын одоо 1000 улсын үеэс ингээд хааны ордон гэдраас гарч ирээд тэгээд тэрийг нэлээд гадны улсууд одоо хятадын эрдэмтэд хуучин одоо бичгийн хүмүүс нь бол энэ одоо ховор нандин түүх байдаг гэдээ үзчихсэн боловч хятадууд бас тэр бичгийг судлахад өндөрлөлтэй. Яагаад бол хятад сонирхож үзэж байгаа түүхээ сонирхож үздэг эрдэмтдийн үзэхлээр цаад нөгөө бичсэн хэл нь монгол учраас энэ чинь нэг тийм юу шууд тайлэгдэхгүй шүү дээ. Тэрийг уншаад ойлгохгүй. Тий. Үсгээ таниад байгаа ч гэсэн. Тэг ийм ихээр дамжиж ирсэн. Тэр Монгол зохиогдсон гэдэг нь одоо адаг болцсон ч юм уу. Иймэрхүү байдалтай байсан. Тэгээд тэгж ингэж явсаар байгаа тэр хятадд болохоор 20 дугаар зууны ихээр одоо тэр Шанхайд юм аа. 1908 онд тэр нэг 12 бүлэгтэй 15 бүлэгтэй гэдэг 12 15 бүлэгтэй гэдэг нь одоо янз бүрийн хуулбарууд гарцсан. Тэгвэл доторх юм адилхан. Нөгөө монгол хэлийг л галглаа бичсэн. Зүгээр тасалж ингэж яасан нэг нь 12 бүлэгтэй юм шиг нөгөөдг нь 15 бүлэгтэй юм шиг ийм хоёр өвчмөл үүсчихгүй. Тэгээд тэрний тэр 12 бүлэгтэй хятадд нэг хуучны ном цуглуулдаг Едэх хүү гэж Яовхтой дэх хүү гэж нэг юм ном цуглуулагч анх одоо 8 онд Шанхайд одоо орчин үеийн маягаар нөгөө номыг чинь одоо тэр чигээр нь хэвлсэн юм л та. Тэгээ энэ Едэх хүүгийн бичиг гараад ирэхлээр тэрийг 10 оны үед Жамсарны цэвэн гэж одоо Монголд нэг юм эрдэмтэн одоо Монголын анхны эрдэмтэнч гэж одоо хэлгээ. Борят хүн. Нагын Борятын хүн. Тэр богд хаант Монгол улсын үед ирж одоо нийслэлийн сонин бичиг юм уу гэдэг одоо янз бүрийн ном зохиол гаргаж ирсэн Чингис хааны тухай түүх мөх байвал одоо авчирч биднээс энд хэвлээ баригээд ярьжсэн. Тэр хүн тэр бичгийг авч одоо тэр Шанхайгаас олж ирсэн. Тэр номыг. Тэгээ олж ирэхлээр нөгөөт ч одоо түрүүний ярьдаг тийм ээ. Ингээ харахлаар ядад ном багт бүх юм. Тэгэхээр тэрийг Жамсарны цэвэн гоо юу асан бэ? 1916 онд одоо тэр үед нөгөө гурван улсын хэлцээр гартсан. Тэгээ тэрийг нэг орчуулах хүн олсон байна. Орчуулах хэрэгтэй болсон. Тэгэхээр тэр нь болохоор одоо энэ хөлн бойрын бас ирсэн тэр бодлогот хүн Цэнд гүн гэж хүнд өгсөн. Тэгээд Цэнд гүн орчуулъя гэдэг. Тэгээд орчуулсан байна. Тэгээд тэр үеийн одоо дурсгал гэдэг юм уу юугаар бол дурссан юмар бол Цэнд гүн тэр гадаадын явдлын яамны орлог цайд эдгээр хасж явахдаа одоо ажлын заваар нөгөөтгөө чинь ингээд мэддэг нөгөө ятад тэр юунаас нэгээд монгол хэл рүү орчуулсан байна. За ингээд бэрээр үчээд байсан 16 онд эхэлсэн ажил чинь 17 оны 10 сарын 25-нд авчаад дууссан байна. Тэгээ нөгөө орчуулга хийгээд дуусгахлаар Цэнд гүн болвол захиалсан цэвэн Жамсраа барьчихжээ нөгөө. Тэгэхээр бодвол одоо мөнгө төгрөг өгөөд ингээд орчуулсан. За тэгээд цэвэн Жамсраа тэр номыг аваад ямар шалтгаанаар юм гэдэггүй хэвлүүлээгөө ингээ олон жил болсон. Тэгээ байжсэн тэгсэн мөртлөө манай энэ нийтийн номын сан биш үү? Тэр төв номын санд болохоор яасан бэ гэхээр нэг тэрнээс нэг хуулсан Цэнд гүний орчуулгаас хуулсан. Тэгтээ нэг тийм довч хуулсан юм. Тэр Цэнд гүний биш. Цэнд гүний орчуулсан гар орчуул нь цэвэн Жамсрааны хотл байгаад байсан. Тэгж жагаад тэр номын санд нэг хуулбар өгсөн байна.
За тэгэхээр тэр хуулбарыг бас тайлбарлаж ярихгүй болохгүй. Тэр хуулбар ямар учиртай юм гэхээр тэр хятад үсгээр болгосон Монгол их гэдэг шүү дээ. Тэр чин жишээлбэл одоо ингэж байгаа. Одоо хятад нэр өгсөн байна. Нөгөө нууц товчонд. Тэгээд тэр хятад нэр нь болохоор Юан Чао Миши гэсэн 4 ханз байгаа. За тэгээд Юан Чао Миши гэдэг нь Юан Чао гэдэг нь одоо Юан улсын төр ч юм уу улс гэсэн үг тийм. Тэгээд Ми гэдэг нь нууц, Ши гэдэг нь одоо түүх. Гэдэг ийм 4 ханз үтцсэн. Тэгэл одоо хятад үтсэн байгаа шүү дээ. Тэрний доотлолт тэр хиний одоо тэрний доотлолт бас нэг 8 ханз байгаа. Одоо хятад ном чинь нэг энэ биднээс одоо энэ юу ааш та. Хятад ном чинь нэг ингэж ардлаасаа яагаад. Тэгээ энд ингээ нэрийг өчнө. Манайхан чи энд өчөж байгаа тэр нөгөө ном чинь араас нь өгөөж. Тэгээ энэ талд өчнө баруун тал. Юан Чомшиг 4 үсэг үссэн. Тэрний доотлолт юм 2 мөр 8 үсэг байгаа. За тэгээд тэр 8 үсэг болохоор бас хятадаар үссэн. Арай жижиг гэн. Тэгээд тэрийг ингээд дуудлагаар нь уншихлаар бол ман хөөлүм ньюча то чан гэсэн ийм 8 үсэг. Тэгэхээр энэ 8 үсгийг Монгол хэл мэдэхгүй хятад хүн уншихлаар бол энэ юу гэж байгааг ойлгохгүй. Ман хоолун гэсэн л 3 үсэг ч юм уу юм яадаг. Ньюча гэж. Эхний 5 үсгэнд ийм байх нь шүү дээ. Тэгээ ардлынх нь тоо чан гэдэг нь одоо. Тэгэхээр энэ бол нөгөө одоо бидний яриад байгаа. Нууц товчоо гэдэг үг маань. Тэр ман холон гэдэг нь Монголын ньюча гэдэг нууц тийм ээ. Нөгөө Юан Чао Миши гэдэг чинь ингээд орчуулсан тийм. Тэгээ энийг нөгөө анхны хятад эрдэмтэн тийм юм мэдэхгүй. Мэдэхгүй учраас энэ нэг номын зохиогч нэр байна. Алдар хэрхэм зэрэг баг шиг байна гэж таамаглаад. Бүр одоо 19 дугаар зууны ихэр нэг хятад эрдэмтэнтэй гэж үзчихсэн. Тэгэхээр ийм текст байсан. Тэгээд тэр чин цаашаага ингэж байгаа. Би одоо яг бүр ойлгомжтой болгох үтнэс. Ингээд нэгдүгээр зүйл эхлэн штэ. Тэгэхээр нэгдүгээр зүйл эхлэхээр нөгөөт чинь бас ингээ Чинжисүү гэдэг чинь. Чинжисүү гэхээр Чингис гэл тэ. Чингис гэдэг одоо хааны нэр чинь Чинжисүү гэдэг. Тэгээд Чингис хааны язгуур гэдэг одоо үгээр нууц товчоо эхэлдэг. Тэрийг ингээ үчсэн. Бас мөрд итгэдэг шүү. Чинжисүү хахано гэсэн үг байна. Хахано гэл. Одоо үсгэлэхлээр. Тэгэхээр энэ монгол үгээ чинь нөгөө үеэр таслахлаар эхлээл чин гээл нэг ханц тавих нь шүү дээ. Тэгэл Чингис гэдгийн жи гээл нэг ханц тавиал сүү. Тэгэл Чинжисүү гэхлээр Чингис гэсэн шиг үг болж байна тийм үү. Хахано гэхлээр хаана гээл. Тэгэл ужгуураа ч гэдэг юм уу. Ингээд тэр ханцуудыг ингээ үе таслаа ингээ бичсэн. Тэгээ ингэж бичээд нэгдүгээр зүйл цаашаа явж байгаа шүү дээ. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяа төрсөн. Бүрчэн ажгуу гэргийн хооморл ажихаа гэж тийм ээ. Тэгээд юунд тэр бурхан халдуун дээр нутаглаад Батцагаан гэж юм уу Батаачи хаан гэдэг хүү төржээ гэсэн одоо нэг юм 3 өгүүлрөө шүү дээ ихний. Тэр чинь ингээд нөгөө үе таслаад ингээд монголоор биччихсэн. Тэрний ардл жижигхэнээр хятадаар энэ одоо Чингис хаан одоо тэр юу гэж байгаа маа тэр бүрт чон гэдэг одоо юу гэдэг юм амтэн ч юм уу бууг ч юм уу мэдэхгүй ингээд нөгөө монгол юм чинь товч хятадаар орчуулсан утгыг орчуулсан хятад орчуулсан тэрийг товч орчуулга гэдэг байхгүй. Тэгэхээр цэнд хүн 16 онд хийсэн орчуулга энэ ихийг нөгөө энэ үеэр тассан монголыг ч орчуулсан нөгөө товч хятадын ч монгол болгосон. Тэгээ монгол болгосноо ингээд Монголын мөрд итгээд дээш нь зөрүүлээ өчсөн. А нөгөө юуг нь хятадтай нь болохоор доош нь ингээд жоохон догод мөр үүсгээд ийм бичмэл одоо цэвэн жавсруунд өгсөн байж. Тэгэхээр цэвэн жавсраа нөгөө тэрийг авцсан байж байгаад хэвлээгүй байж байгаад одоо тэр
20 30 онд одоо яасныг бол одоо бид хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр одоо яасан бэ гэхээр цэвэн живсрооныгоо товч хятад орчуулгын тусгаалan одоо нэг жинхэнэ ихийг биш дээ, Монгол ихийг биш. Товч хятад орчуулгын ингээд төвөрлөж хүнээр бичүүлээд тэрийг ингээ манай номон санд өгсөн байна. Тэр нь Монголын номон санд байна. Нөгөө бичгээ бол хоошоо аваад байсан. Тэгээ хоошоо авч яваад одоо зөв толгойд улсад очиод дорн дахны судлах хүрээлэнд ажиллаж байхдаа бол тентхийн гар хүчмэлээр фондод өгсөн. Тэгээ цэндгүүний ном гараагүй. Хэвлэгдээгүй. Ингээд монголчууд тэр уг нь бол 16 7 онд орчуулсан ба штэ. Ингээд анхны юу бол оргин байж тээ уг нь бол. За яг тэр ориг юуг ингээд монгол хэд рүү анх орчуулсан. Анхны хөлбөр нь. За ингээд тэр хэвлэгдсэнгүй. За тэгэхээр чин тэр хооронд 17 оноос ч 21 оны хавсгал гарлаа. 39 оны дайн гарлаа. За ингээд явсан. Тэгээ явсаар байтал чин 1940 он болсон. За 1940 он болохоор ер нь дэлхийд бол тэр үед нууц товчоог гадаадын эрдэмтэд судлаад эхэлсэн байсан. Нөгөө хятадд тэр ном хэвлэгдсэн. Тэгээд тэр бичгийг олж үзсэн. Сонирхсан улсууд бол монгол хэл рүү монгол хэлээр бичсэн юм одоо галиг үсгт буулгах ажил бол энэ Европын хэдэн оронд эхэлсэн байсан. За тэгээд 40 он болоод ирэхлээр яасан бэ гэхээр бол ерөнхийдөө нууц товчооны нэг төгсгөлийн үг гэж байгаа. Төрөвчийн нөгөө нэгдүгээр зүйл гэж ярьсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг яваад товч орчуулгатай ингээд яваад тахлаар тэр анхны ихчийн ямар нэгэн дугаар байхгүй. Одоо энэ догол мөрөнд ямар ч тоо байхгүй гэсэн. Тэгээд нэгдүгээр зүйл юу юм уу гэдэг нэг юм догол мөрөөр л ялгаад ингээд ийм хятад ихэнчтэй байсан тэр цаад ихэнчтэй юм шиг байна. Тэгээд энэ товч орчуулгын тоо моогоор ингээд сүйд ингээд таслахлаар тэрэнд нь эрдэмтэд одоо ингээд дугаар өгөхлөөр Монголын нууц товчууд чинь нийт нэг 282 зүйл байна. Зүйл гэдэг нь одоо нэг юм 82 абзац маягийн юм. Зарим нь урт, зарим нь богинохон. Тэгээд тэр 82 зүйлийг чинь эрдэмтэд дугаарлаад ингээд нөгөө хятад төсгөр монгол хэлийг галгалцсны чинь буулгах гэдэг ингээд ажил болоод шин. Тэгээд 1940 оны үед болохоор тэр төгсгөлийн үгнээс нэг юм ойлголт төрсөн. Ямар ойлголттой гэхээр тэр төгсгөлийн үг нь тэгж байдаг. Их хуралдаа хурж юу гэж тэр хулган жил хуран сардаа гэж. Тэр төгсгөлийн үгэн дотор байгаа. Хулган жил хуран сардаа их хуралдаа хурж юу байхад одоо юуны хэрлэлийн хөдөө ардлын тийм ээ. Шилхэнцэг юу хоёрын зуур ордос бууж байхад бүхийд бичиж дуусваа гэсэн ганцхан ийм өгүүлбэр. Тэр чөлөөг бичиж дуусчих шүү дээ. За одоо тэр 282 дугаар зүйлэн утга тийм юм байна. Тэгээ тэрэн дотор хулган жилгээд дурдгдсан. Тэгээд хааны орд юм уу юу ордос бол тэр хэрлэлийн хөдөө арал одоо бичиж дууссан байна гэсэн ийм л өгүүлбэр байгаа таахгүй. Тэгэхээр энэ хулган жил гэж ямар жил вэ гэдэг. Тэгээд тэр анх судалсан эрдэмтэд нөгөө нууц товчоог чинь тэнчэнээс нь хөөгд тэгээ анх судалсан гадаадын эрдэмтэд бол энэ бол 1240 он зохиогдсон ном байна гэдэг ингээ үзсэн. За ингэж үзэх болсон нэг шалтгаан юу гэхээр тэр нууц товчоон дотор Чингис хааныг төрснөөс нь аваад нас бартал нь бичсэн баг. Одоо бүх насныхын дүүг гэсэн ихэнх хэсэг нь. За тэгээд сүүлийн нэг 12 3 зүйл энэ улсууд сүүлийн 2 бүлэг гэд буруу яриад байдаг. Тэр 12 дугаар бүлгийн хамгийн сүүлийн 12 зүйл дотор өгөөдөө хааны тухай өгүүлсэн байдаг байхгүй. Тэр нь бол богинохон. Тэгээд тэрний ард нөгөө хулган жил гэсэн юм төгсгөлийн үг баглаар энэ Чингис хаан нас урдсан. Тэгээд дараад нь өгөөдөө хаан суусан. Тэг өгөөдөө хаан бол 1228 29 онд суусан. Тэгээ 1241 онд нас урсан. Гэхдээ одоо түүхчид мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр өгөөдөө хааныг нас урсан гэж хэлээгүй байна.
Энэ номыг ер нь бол тэр Угадан хааны үед одоо 1240 он зохиочжээ гэж. Ингээд анхны эрдэмтдийн энэ саналаар бол манай нууц товчоо чинь 1240 онд зохиогдсон ном болоод явчлаа шүү дээ. Тэгэхээр энэ юм бас тэр үеийн одоо монголчуудын сэтгэлд одоо юу гэдэг нь тэр 1940 он гэдэг чи одоо тэр ном зохиогдсон гэж үзэж байгаа тэр оноос 700 жил болчиход байна шүү дээ. 700 жил болонгууд энэ өвөр Монголд тэр ер нь энэ нууц товчоог одооны хүнд ойлгомжтой хэлээр орчуулж гаргах ёстой байна гэдэг ийм бодол төрсөн. Тэгээд манай улсад тэрийг хийхсэн хүн нь бол 40 онд хийж чадаагүй. Яагаад 40 онд ихэлээгүй хийгээгүй гэхээр бол 40 онд цэндийн дамжсарангуй шоо тэр юу хилмигдээд бас мөрдөнд шавн суужсэн. За тэгээ гарч ирээд 41 онд ингээ эхэлсэн. Одоо энэ орчуулга хийя гэдэг. Тэгээ орчуулга хийхлээр нөгөө номын санд очиод цэндүүний орчуулгаас сэрүүлж хуулж авсан нөгөө товч орчуулгыг очиод үзэн шүү дээ. Тэрийг үзэхлээр нөгөөд чинь дутуу санагдаж байна тийм үү. Тэгэхээр энэ юусоо болохгүй юм байна. Энийг одоо засаад хэвлүүлэхээр дэндүү товч юм байна. Энэ зохиол дотор өчнөө одоо шүлэг зохиол юмнууд байгаа учраас өөрөө орчуулъя гэдэг. Ингээд дамжсарангуй одоо 41 онд орчуулж эхэлсэн. За тэгээд тухайн үедээ бол жилийн дотор орчуулчихна л гэж бодож ирсэн юм шиг. Тэгээ эхний дамжсарангуй орчуулгын эхний 3 бүлэг дараагийн 42 оны одоо 3 бүлгийг тухайн үеийн тэр үеийн шинжлэх ухаан гэсэн сэтгүүлд өгсөн. Номоор биш. Тэр сэтгүүлийн номер 1 гээд оршил өчөөд тэгээд ингээд одоо шинжлэх ухааны сэтгүүл юм да. Шинжлэх ухаан гэдэг сэтгүүлийн 1 2 гэдэг юм уу дугаарууд ингээд орчуулснаа ингээ хэвлүүлсэн. За тэгээд дараа жил нь бүтэн орчуулчихнаа гэжсэн. Тэр чинь нөгөө 700 жилээ зориулах гэдгээс. Гэвч тэр бол амжаагүй. За тэгээд дамжсарангууд гэхдээ энэ дайныч цаг байсан. Тэгээд энэ орчуулга бол 1947 он болж иж яг хөө 41 42 онд бол эхний 7 бүлгийг орчуулсан. Гэтэл нууц товчиж 12 бүлэг байхгүй. Тэгээд 47 онд одоо Монголд яасан байх нь вэ? Одоо бүтэн нууц товчоо Монгол үчгээр энэ дамжсарангуй орчуулгаар одоо анх гарсан. Ийм учиртай. Тэгээд тэрнээс хойш яг 10 жилийн дараа ямуудаа 57 онд нөгөө Монгол үчгээр орчуулсан маань Кирилл шинэ үсгээр гарсан. За энэ үеэс монголчууд ерөнхийдөө одоо нууц товчоог мэддэг ойлгодог болсон. Ийм учиртай. Тэгээд тэр үед одоо ингээд нууц товчоог дамжсарангуйг орчуулчихлаар нэгдүгээрт бүгдээрээ уншиж танилцж байна. Хоёрдугаарт бас ингээд манай энэ эрдэмтэн судлаач одоо филологч гэдэг юм улсууд нөгөө нууц товчооноо газар зүүн нэр мэр одоо хаана юу гарсан тэр мэрийг хайдаг ч гэдэг. Иймэрхүү судалгаанууд одоо тэр үеэс хийгдэж эхэлсэн. За тэгээд ингэж байж байгаад одоо энэ чинь 47 онд 40 онд гарах гад амжаагүй тэгээд 47 онд гарснаас ч хойш яасан гэхээр бол манай аав 58 онд хойш яваад зөв толгойд улс руу тэгээд тэнд очисон хойно одоо би Монголын нууц товчоог судлаа гэдэг. Ингээд судалсан. Тэгээд судлаад аспирантурын одоо 3 жил суралцаад. Тэгээд 61 оны 12 сарын 25 шиг санаж байна. Тэр зөвлөлтөд одоо Москвад Монголын нууц товчоо бол Монголын одоо 13 дугаар зууны Монголын одоо уран зохиолын дээж жижиг мөн гэсэн шиг. Уран зохиолын дээж бишээ дурсгал жижиг мөн гэсэн шиг ийм нэртэй одоо эрдмийн ажил бичээд орос хэлээр тэгээ ингээ эрдэмтэн болсон. Тэгээ одоо 62 онд одоо тэр хөшөө дурсгал инээ тэрэ гэж яхад бол
манай аав чинь тэр үед бол нууц товчоогоор энэ чинь бас нэг уран зохиолын зүйл байна гэхэд хамгаалцсан байсан. Ийм байна. Тэгээд тэр 62 оны үйл явдлаас чинь хойш бол ерөнхийдөө одоо энэ нэг өөрөө чинь асуултан тэр хааны нэрийг дуусгахгүй байж болохгүй ч гэдэг юм. Тэр нэг тийм яг нэг тийм бүрэн одоо чөлөөтэй биш тийм ээ. Тэгтээ бол нэг юм байдалтай. Тэгэхээр энийг бол тэр урлагийн янз бүрийн улсууд одоо янз бүрээр л ойлгодог шүү дээ. Жишээлх юм бол одоо манай зохиолч нөгөө бүрд орж байгаа Чингис шүлэгмөлөгч бас л тэр үед бичигдсэн шүү дээ. Тэгвэл урлагийн улсууд юуны улсууд одоо юу гэж ойлгож байсан. Тэгээ улсууд бол их түүхээ сонирхоод бас ингээд үнэн мөнээр нь хичнээн хоройтой ч гэсэн бас бичих гээд ярих гээд ч байдаг юм уу. Манай энэ зураачид одоо жишээлбэл одоо юу яаж те тэр цэвэг зугааны Чингис хааныг зурсан зураг хөрөг зургийн зурна. Тий хөрөг зургийг одоо зурхтаа бараг яаж зурсан ч гэдэг бол одоо ингээ үлгэр домог шиг юм те. Уран зураач гэхэд одоо нэг модны үндсээр нэг өвгөмний сэлбэр хийчихэд энэ нэг өвгөн байгаа маа гэсэн яг жинхэнэ хэрэг дээр бол Чингис хааныг төсөлсөн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явж ирсэн зүйл. Тэгээ яг хуу энэ юм яг хуу тэр одоо жоохон чөлөөтэй болсон мэдээч хэрэг 90 оны тэр ардчил болж байж тэр үндэсний ухамсарс хэрэгжиж ингэж тэр хүртэл нэг иймэрхүү байдалтай явж ирсэн. Бас драматик замыг туулсан. 90 онд болохоор нөгөө нэг одоо 1940 онд чинь 700 жил гэж байгаа шүү дээ. Тэгээ 90 он болоод ирэхлээр нөгөөх тэр буруу оноор тогтоосон юу чинь одоо 750 жил болж байгаа байхгүй. Тэр 750 жилээр чинь нөгөө ардчсан хувьсгал Монголд гарчихсан бүгд одоо нэг эрх чөлөөтэй уур амьсгал автсан байсан улсууд ч яах вэ гэхээр нэгдүгээрт нууц товчоог одоо ЮНЕСКО-гоор тогтоолын шийдвэр гаргаж олон улсад тэмдэглэе. Одоо энэ соёл төхөн төрлөختөнд одоо ийм юу яах тийм ээ. Тийм шийдвэр гаргуулад 89 онд тэгэд 90 оны одоо 8 сарын 7 сарын сүүлээр ухаан 8 сард ч үлээ. Нууц товчоо зохиогдсны 750 жилийн хойно. Тэвнгут бас нөгөө нэг өөр нэг хоройтой байсан юм. Манайхан чинь нэг найр наадам 100 болохоор найр наадам байдаг шүү дээ. Нөгөө богдоос чинь хойш хийгээгүй байсан. Даншиг наадам гэдэг юм тэр нууц төвчөөний ойд зурулж хинтэд даншиг наадам хийгээд одоо энэ Батэрдээ аврах чинь төрүүлээ. Авраг болцсон. Одоо тэр даяа авраг болж илүү дархан авраг. Цол өгсөн баг шүү бүр тэр. Бүр цол өгсөн тэр чинь наадмын хэмжээ. Тэгээд тэр чинь ард түмний хүчээр байхгүй. Тэр бүх аймагуд бүх мөхөө илгээгээл тэр чинь том юм болж ирсэн л та. 90 он гарснаас ч хойш тэгэл амтаа болгоно Тэмүүжин Чингис хаан гэдэг сэдв хүнддэг болсон. Бараа бүтээгдэхүүн олширсан. Тэр чинь тэгэл тэр эрхчлөө гэдэг юм чи одоо юу гэдэг юм тийм юм төрж штэ. Бүгд мэдээд байна те. Дараа та вахт нь ингэж яасан. Тэгэл жишээлх юм бол одоо юу гэдэг юм. Одоо ингээд чөлөөтэй болчихсон өөрөө чи хэлдэг. Тэр бас нэг зарим нэг сөрөг тал авчирч байгаа юм. Бүх архиндаа ингээд алтан хар мар мортой зөртэй гэл ингээд нэг бахан Чингис хаан гэл архи үйлдвэрлэх. Одоо тэрнээсээ татгалзах чадахгүй яваад байгаа шин. Тэгээд нөгөөдхийн архич нь нуугаад тийшээ хог дээр хаяал ингээл байгаад идэг. Энэ нэг жоохон тиймэрхүү юм болсон. За тэгэл цаашаа ингээл урдлаг мурлаг дээр ч юм байгаа шүү дээ. Одоо би одоо санаж байна. Никтоны баачка чинь нэг хамтлага байгуулчаал тэрэндээ эхлээл Чингис хаан гэд нэр өгөөл. Тэгсэн. Тэвнгууд наан том жагаар чинь бас Чингис хаан гэж би байгуулсан гэдэг. Тэгээд сүүлдээ ах байгуулсан юм ч одоо бид юу байж гэдэг юм уу. Зүгээр нэг орог хамтдаг хүртэл ингээ нэр авчих жишээ нэ тийм ээ. Тэгээд тэр бол авж байгаа хүн бол мэдээж хэрэг мэдээлэл хариуцлага үүрж байгаа шүү. Тэгээд яг хуу тэр юугаа бол Чингис хааны яаж байгаа чинь тэр нэг дуу муугаараа илэрхийлсэн л дээ.
Чингис хааны тухай тэгэл Чингисийн баатрууд тэгэл одоо нэрийг хэлдэггүй байлаа, яадаг байлаа гэдэг гоолж ирсэн. Тэгээ энэ их чөлөөтэй болох чинь бол яг нэг талын сайн боловч нөгөө талын одоо альва юм чинь тэгэл хоёр талтай л да. Тэгээ яг тэгээ энэ 90-ад оноос хойш чөлөөтэй болсны за яг нууц товчоог ерөөсөө маш олон хүн сонирхож судалсан, уншсан, одоо энэгээр нэр хийх гэдэг болсон. Тэр амралтын газрууд байгууллаа. Одоо ингээд аялал жуулчлал хөгжүүлэх гээд одоо ч гэсэн ингээд Хэнтэй аймаг бол одоо ингээд явж штэ. Хэнтэй аймаг хүртэл нэр усаа өөрчиллөө, хотоо өөрчиллөө гэдэг юм. Энэ бүх юм чинь. Тэгээ зарим нь зөв юм шиг, зарим нь буруу юм шиг одоо энийг бол хэлж мэдэхгүй. Зүгээр тэгээ ингээд явсан. Тэгээ энэний дараагаар одоо юу гэдэг юм. Тэгжэтэл бол ерөөсөө бас өшөө ингээд нөгөө олон улсад ингээд Чингис хаан биднес чинь бол одоо хаантаа ерөөсөө хэр алдахгүй бүх юм сайн болох гол ингээд Монгол хүн чинь нэг тэгэл нь шүү дээ. Тэгэл зөв мэдж байгаа одоо ингээд зүгээр түүх, сэдв, эх орон морон гэхлээр ч л одоо эхлээл тэр 80 онд одоо арчлал эхлэхэн Монтхой кино хийгээл. За тэгэл Монтхой кино хийнгүүт мөнгө төнгөрийн хүчинд орох чинь одоо хийх гэл ингээл яахлаар урдталт нь Монтхойг хийцэн улс чинь тэр туршлагаараа бас нэг дайраад хийчих гээд ингээл янз бүрийн юм болоод тэгээ сүултээ тэр чигчдгоон байж байгаад балжин юм гол болсон юм шиг үлээ шүү дээ. За тэгээд тэрний зохиол мохоолын хэм бичгүү хин яаж тоглох уу? Чингис хаан маань ямар хүн байх уу? Гэдэг юм одоо 150 өнгөд дуучин болгохыг чинь бол тэр найруулагч нар шийдсэн тийм үү. Гэтэл бол би Чингис хаан тоглох гэсэн ингээд зөнтөө хүн одоо тоглож чадаагүй тэр мөрөөдөл бол байгаа шүү. Жижигч үний үл хүн болгоны л мөрөөдөл байгаа шүү. Байх жишээ нэ тийм юм зөнтөл байна л та. Тэгээд эн чинь соёлууд тэгтэл чинь энэ нөгөө хааны нэр ингээд нэг ингээд эерэг сөрөг тэр социализм үед хоёр янзаар үнэлэгдсэн юм чинь бол энэ яагаагүй арилаагүй байж байгаа шүү дээ. Яг хөө тэр хооронд нөгөө нацагдорж байгаа маань Чингис хааны цадик гэх нэг ном бичсэн. Тэр 90-ад он гартал одоо тэрэндээ мань хүн бол одоо тэр бүх юмаа өөрийнхөө юуг бол илэрхийлсэн л дээ. Тэгээд одоо ер нь нууц уучлаарай билбэт. Нууц товчооч одоо хэдэн улсын хэдэн хил дээр хэвлэгдсэн. За би энэ нарын тоог нь бас сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь яг нь багцаа бол байна. Баргалсан тийм тоо байна. Энэ одоо нэг 32 3 улсын гэж хэлэх юм уу та. Тэгээ одоо нэг 40 гаруй удаа янз бүрийн хэлээр одоо орчуулагдсан ийм л ном болчиход байгаа. Тэгээд энэ бол гадаадд бол одоо судалгаа нь бол энэ нууц товчооны судалгаа чинь 1866 онд тэр Орос хүн ийм ном байна гэж тавьснаас хойш ингээд дэлхийн юм болоо. Тэгээ Монгол судлалын чинь нэг хамгийн том юм болоод ингээд тэгээ ингээд явсан. Тэгэхээр бол нууц товчоог нэг талаараа мэддгүү юм шиг мөртөө бол дэлхий бол мэддэг. Тэгээ нөгөө төрүүчийн хааны нэг унгаас одоо яаж хүлээж авах уу гэдэг юм чинь өшөө тэр 90-ад оноос ч хойш дахиад нэг 10 жилийн юм хэрэгтэй болж штэ. Юу гэхээр одоо нэг 1000 солигдлоо. 1000 солигдлоор тэр Америкийн тэр Вашингтон пост ч гэдэг юм уу. Янз бүрийн юм энэ өнгөрсөн одоо энэ 1000 жилийн чинь дүгнж нэг хамгийн мундаг хүн топуудын жигсаад тийм штэ тий. Хүчтэй нөлөө үзүүлдэг юм хэмбэ гэдэг одоо нэг юм санал асуулга ч юм уу нэг олон шалгуураар ч юм уу ингээд яахлаар тэр 2000-ны чинь одоо хамгийн том хүн юм хаан болол гарцаа байхгүй дэлхийн ертөнцийг өөрчилсөн ийм хүн бол одоо Чингис хаан байна гэдэг энэ хөлийн зөвшөөрөх юм чинь бүр 2 тэр миллениум болж иж тэнд нэг тийм юм гарч иж тэрнээс хойш одоо ингэж улмал одоо энэ бичдэг болсон. Тэгээ тэрэн дээр ч одоо Америкийн зохиолчид ажилдаг, судлаачид ажилдаг юм л болсон байна л да.
Түрүү хоёлоо ярианыхаа эхэнд нэг хятад улсаас нэг юм олдлоо хэвлэл олдлоо гэж түрүү ярьсан. Бараг л тэндээс улбаатай юу? Одоо ингээл ер нь манай Монголын нууц товчоо Монголын түүх, за хааны минь түүх булаалдах, өмчлөх юм асуудлууд их гардаг л да. Хариу улсууд. За үүн дотор бол манай зэрэг бол хятад улс бас нэлээд хүчтэй бас орж ирдэг. Бас тэнтэй бас улбаатай байгаа. Тэгээ манад бараг л танаа энэ одоо тэр нэг ийм юм байна. Тэрэн дээр одоо яг нууц товчооны тухайд бол нэг юм. Тэр хятад улс нэг юм байна. Тэр хятадд нэг өөрийгөө хүндэлдэг гэдэг юм одоо нэг төр улсыг байгуулсан улсууд нэг одоо эрт үеэсээ тэр үлгэр домгийн үеэсээ нэг 22 23 төр улс байна. Тэгээд тэр 22 23 төр улсын дотор бол яг Хувлаа хааны байгуулсан их юан улстай да юан гэдэг. Тэр монголчуудын байгуулсан юан чинь тэр хятадын 22 23 төрийн чинь дотор ингээ. Тэгэхээр хятадд бол нэг юм уламжлал байдаг. Тэр уламжлал юу юм гэхээр нэг улс ингээ мандахлаар бол өмнөх улсаа одоо байлдчихж юм уу юу яаж гарч ирэн штэ. Тэгээ өмнө байсан төр улсынхаа тэр сүлд мандсан улс нь өөрийнхөө түүхийг бичиж үлдээхээс гадна ер нь бол бичдэг нэг юм уламжлалт. Тэгэхээр бол 1368 онд ингээд юун улс мөхлөө штэ. Одоо тэр монголчуудын байгуулсан улсыг хятад бослог гараад ингээд тэр Мин гэдэг улс гараад ирсэн. За тэр хятадын Мин улс гарч ирэнгүүтээ тэр анхны хаан нь бол одоо тийм тушаал зарлаг гаргаж илтэлтэй. Энэ Юан улсын түүхийг бичгээд. Тэгэхээр тэр Юан улсын түүхийг бичсэн. Тэр Сүнлян гэж нэг бичгийн хүн нэг 10 хэдэн хүн гэж байгаа. Тэр хаан зарлаг өгчөөс тоо өмнөх төрийн Юан улсын түүхийг бичээд гээ. Гэхдээ хятадын түүх чинь манай нууц товчоо биш байхгүй. Тэр Юан шигээ түүх бичсэн. Тэгвэл тэр түүхийг бичих үед тэр түүхийг бичихлээр нөгөө Юан улсын чинь материал хэрэгтэй шүү дээ. Тэгээ түүх мөх янз бүр. Тэгээ тэр юмд яахлаар тэр Сүнлян гэдэгт бас тэр юм сайн олдож өгөөгүй ч юм уу. Ер нь тэр Монголын түүхийг чинь зарим нэг хэсэг нууцаар байсан гэсэн ийм асуудал байдаг байхгүй. Тэгээ Юан шиг 311 хоног дотор маш богино хугацаанд тэр хятадын түүх үүссэн. Тэгээ жишээлбэл одоо Юан ши нууц төвчөө хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр зөв би гол ялгааг нь хэлээ л да. Тэр Юан шид ингэж байгаа. Одоо өөрөө нууц төвчөөг санаж байгаа бол Исүхбаатар нэг өлөнхийг нэг болож авдаг штэ. Тэр мэрэгдийн их жилээдэг хүн эхнэр болгочоод одоо хөтлөө явж яхад нь ах トゥ утаагаа очоод эхнэрээ нэг булааж авч яана да. Жишээлбэл Юан ши тэр хавьяас эхэлнэ. Чингис хааны түүхийг. Тэр нөгөө дээр бүр чон мон үуч байхгүй. Тэр нь Монголын түүхэнд байгаа. Тэгсэн тэрнээс өмнөх хүчнөө түүхийг бичсэн юм монголчууд өөрсдөө бичсэн байсан байхгүй. Тэгээ Монголын түүх хятадын түүх хоёр чинь ялгаатай. За нэг юм байна ялгаа. За тэгээд тэгсэн одоо энэ дээр нэг юм асуудал гарч ирж байгаа. Тэгжсэн чинь тэр Мин улсын анхны хаан биш үү? Тэрийг Жүү овогт овг нь бол Жүү гэж тийм тариачны овогт тийм Жүү Юан зэ гэж Юан зэ биш Юан жан гэж байгаа. За тэгээд энэ бол тэр Мин улсын анхны хаан суугаад тэр 1368 онд суугаад 1394 оны хүртэл бараг 30 хэдэн жил хаан суусан юм. За тэгээ энэ анхны хаан бол яг тэр хятад ёсоор одоо юу гэдэг Юан улсын түүх бичлэгсэн гэж байна. Энэ хаан нөгөө хаан суусан оны цолоо Хүн уу гэдэг байхгүй. Хүн уу хааны 4-р он гэдэг. Тэгээд Хүн уу хааны 15-р он гэхэлэр 1382 он баг. Тэгээд тэр 82 оны нэг тушаал байна. Тэр хааны зарлаг.
Тэр тушаал дотор нэг ийм тэр тушаал нэг ийм утгатай. За хаан болвол тэр хүн уугийн 15 дугаар онд Ханилан Юан гэдэг нь одоо нэг бичгийн мэрэгдийн хүрээлэнгийн хоо Юан зай хоо угтай нэг Юан зай гэж нэг төшөөлийн нэр гарч байгаа. А нөгөөх нь нэг маш ихэ гэсэн ийм хоёр хүнд тэр тушаал нь ийм утгатай. Хуа юу гэдэг хятадаар хэлнэ. Хуа гэдэг нь одоо хятад. Тэгээ гэдэг нь харь гэсэн үг байна. Тэгээ дахиад нэг энэ болохоор хэлний юу гэдэг нэг тол үчиг. Тэгэхээр хятад болон харь хэлний тол үчиг зохио гэж одоо тийм тушаал мань нөхөр тэр хаан зарлаг гаргаж буулгаж. Тэгээд тэр харь хэлний хятад харь хэлний гэдэг нь ямар тол юм бэ гэхээр хятад монгол хэлний тол зохиох тушаал өгсөн юм байна. Тэр хоёр онд. Тэгээд тэр тушаалын дотор бас сони юм байна. Ингэж байгаа. Юан улсын өвгдөөс одоо 500 хаа гэдэг. Юан улсад ерөөсөө бичиг үсэг байхгүй. Одоо улсын хэргийг гаучаан буюу одоо уйгар үсгээр зээлдэж авсан үсгээр улсынхаа хэргийг явуулдаг. Анханасаа ийм бичиг үсэхгүй байсан энэ гэж Монголыг жоохон доош нь хийсэн тийм. Тэгээд тэгтээ юу гэж байгаа. Энэ арга газартай харьцахын тулд монголчуудтай харьцахын тулд одоо манай элчин мөнтэй энэ хэлийг сурах ёстой гэдэг. Тэгээд тэр зүйл хуваасан тол зохио гэсэн даалгавар өгч байгаа байхгүй хуай гэдэг. Тэгээд тэр нь юу гэхээр тэнгэрийн зүйл гэхээр одоо Монгол тэнгэр гэж үг байхад хятадаар тэнгэрэ гэж үчээл доор нь одоо тань ч гэдэг юм ингээд. Монгол нэг 391 үгийг ингэж үе тасалж үчээд ноос товчог үе тасалж үтсэн гэсэн шүү. Тий. Тэрэн шиг үе таслаад энэ бол тэнгэр. За газар гэдэг нэг үг байхад тэр энэ бол одоо газар ч гэдэг юм. Тэгээд нэг хүний зүйл хувц сунар гэдэг. Ингээд зүйл хуваасан тол гэдэг. Ийм хятад монгол тол хийх тушаал өгсөн байна. Тэгээд тэрэн дотор нэг сэжигтэй үг гарч ирж байна. Тэгээд тэрэн дотор нэг Юан Миши гэдэг түүхийг авчирч хяналт болгоод гэсэн үг байдаг байхгүй. Тэр Юан Миши гэж юу хэлж байгаа вэ? Юан Чоо Миши биш. Юан Миши гэдэг. Тэр нь болохоор нөгөө Юаны нууц түүх гэдэг юмыг авчирч та нар энэ тулг гэсэн шиг гэж. Тэгээ энэ 1382 оны энэ толыг хийх тушаал байна шүү дээ. Тэр хоёр төшмөл бол нэг хэдэн жил хийсэн байна. Тэгээ үндсэндээ 1382 онд буусан тушаал чинь 89 онд юм уу та тэр хуай гэдэг тол гарсан байна. За энэ нэг асуудал те. Тэнгүүд энэ дэлхийн гадаад эрдэмтэд юу гэж ойлгодог вэ гэхээр тэр үед энэ нууц товчоо гэж нэг монгол хэлийг аваачаад одоо тол хийхэд монгол хэлийг ингээд үеэр тасаж өчөөд ингээд юунд хятад руу болгоцсон юм байна гэж бүгдээр үздэг байхгүй. Тэгэхээр энийг бас тэгж үздэггүй ч хүн байна. Янз хоёр шалтгаан байна. За ингээд хой толыг зохиоход нууц товчоог юм хятад ус руу орчиж байгаа. Тэр хятад сайнтай биш тийм үү? Одоо өөрөө чи асуусан шүү дээ. Нэг улсын түүх өөрөө бүх юмыг өөрөө болгох гэдэг. Тэр юу улсын төрийн түүхийг албан ёсны түүхийг тусалдаг бод бичүүлсэн. Тэр нь одоо тэр 1360 хэдэн онд ч юм одоо гарсан. Тэр тэгтээ нууц товчоо биш. Тэгээ хятадын түүх чинь манай түүхээс ялгаатай. Эхлээд ингээд өгүүлэл гэдэг нь ингээд түүхийн хэсэг байна. Дараад нь намтрын хэсэгт нөгөө энэ дотор гарч байгаа хүний энэ тийм хүн, ийм тийм одоо Чингис хаан болвол Юаны одоо Тайзуу хаан ч гэдэг юм ингээд янз бүрийн бичсэн. Тэгээд дараад нь хүснэгт нөгөө нэг он дараалал үйл явдлын юм уу. Энэ дөрөв хэсэгтэй нэг юм түүх хүчдэг улсууд баггүй. Манайх нь болохоор тийм биш. Тэгээ энэ хоёр чинь хоёр өөр юм ном багт. Тэгээ энэ чэнэс янз бүрийн асуудал гардаг. Тэгэхээр одоо бидний яриад байгаа манай нууц төвчний их үг шүү дээ. Нүүр Монголын нэг Баяр гэж профессор судалсан. 87
7 онд байна уу? Нууц товчоо галгис. Тэр баяргаан үзэл бодол бас сонин үзэл бодол. Гэхдээ тэр бас ордоо гэж магадгүй гэж. Тэр яасан бөхлөр ингэсэн. Энэ нууц товчоог монгол хэлээр байж байгаа зүйлс шүү дээ, тийм үү? Энийг яагаад хятад үсгтээ одоо ингэж галгилж буулгах шаардлага гарсан юм бэ? Тэр хятад хүн монгол хэл сургахын тулд биш байхгүй. Тэр сүүлд Мин улсын үед хийгсэн зорилго нь бол хятад хүн монгол хэлийг сурах гэдэг одоо сур хүчгийн үүднээс хийх гэдэг шүү дээ. Нууц товчоог тэгсэн гэж. Тэр баяргаа бол тэгж хэлсэн. Тэр нууц товчооны хоршилд утсан. Нууц товчооны галаглагч, орчуулагч юу гэдэг. Энэ бол энэ ажлыг бол тэр Мин улсын үед биш. Бүр Юан улсын үед хийсэн юм а гэж. За тэгээд Юан улсын үед яагаад хийдэг юм бэ гэж. Тэгэхээр Хувлаа хааны дараа одоо Толон удмын нэг эсэг хаад суулаа шүү дээ. Юан улс чинь нэг хаан суугаал нөгөөх нь алгадаад ингээл юу яагаад гэдэг солигдоод байдаг. Тэр Тогоон Дөмөр хааны хүртэл чинь нэг баахан ийм улсууд явсан. Тэгэд тэр баяргаа өчөж байгаа. Тэрийг зарим манай энэ монголчууд тэр талаас нь хүлээж авдаггүй шалтгаан байдаг. Тэр яасан гэхээр Хувлаа хааны үед Монголын хааны ордон ч одоо ийм болсон байна. Өвөлдөө Дайдуу хотод Бээжин, одооны Бээжин. Дайдууд өвөлжин, хааны ордон тэнд өвөл. Одоо тэр Бээжингийн хонгорт өвөлжин гэсэн үг. За 100 болонгууд наашаага давж гарч ирээд Жанчхүүгийн наашаага мөлөө яваад энэ Шилэн голын одоо тэр Шандуугийн шар тал гэж. Тэр Шандуугийн шар талд Монголын хааны ордон гэж цусдаг. За тэгээд тэр цусглаараа бол Монголын хаад чинь зуны цагт бол ангаа хийгээл бүх наадам хийгээл одоо тэгээд нэг ордон их гоё ордон байгуулсан гэж ярьдаг. Одоо бол байхгүй л дээ Шандуу нэг юм овгор шороол үлдсэн. Тэгээ энэ хааны ордны нэг амьдрал тэр юу улсын хаад нэг иймэрхүү байсан гэж. Тэгээд тэр хааны ордон гэж одоо биднээс зөвхөн нэг гэр бүл гэж ойлгож байна. Тэр том эзэн тулсын чинь 9 шидтэй улс цугсан тийм л газар байсан. Тэгээ бүгд нь одоо нэг Монгол хувцс хүмүүсдэг, Монгол ноёдын маягтай ч гэдэг юм. Хятад Солонгос 9 шидтэй юм нийлсэн ийм л газар. Тэгээ ингээ байхлаар тэр Юан улсын хаад бол сүүлдээ одоо нэг албан бичгийн хэл нь бол өөрөө ирэхгүй одоо хятад болсон. Өөрөөр хэлбэл монголоор байгаа юмыг уншихаасаа илүү хятад хэлээр байгаа зарлаг тушаал янз бүрийн юм. Тэр хятад хэлээр яваад ахлаар зарим хаад бол тэр албан бичгийн хэл нь бол хятад нь илүү ойлгомжтой болцсон. Ийм нэг хаад бий болсон. Тэгэхээр тэр хаадад их түүхийн таниулахын тулд монгол хэлийг хятадаар галгилж өгсөн юм а гэж ингэж хэлээд байгаа. Тэгээд тэр нь бас нэг ордтой тал байгаа. Яагаад тэгэхээр ордтой тал гэдэг нь энэ зүгээр гадны түүхч үтсэн шүү. Монголын нууц төвчийг судалсан. Тэр нөгөө Юан улсын Хувлаагийн дараа ачхуу хингээд Үлзий төмөр гэж нэг хаан баг. Тэр Үлзийт хаан ширээ суух гэдэг. Одоо хэн хаанд суугаа гэдэг юм гэхэлэр монголчууд чинь нэг хаанаа сонгох гэж их асуудал болдог асуудаг. Тэгээд яасан чинь тэр хаан яагаад Юан улсын хаан ширээнд залгдсан бэ гэхэлэр мань нөхөр бусад нөгөө өрсөлдөгч нараас нэг юмар илүү байсан гэдэг. Тэр нь юу юм гэхэлэр Чингис хааны бэлэг сургаалыг мань нөхөр чийж өгдөг байсан. Монголоор ярьдаг байсан юм баг ч гэсэн. Тэрийг давуу тал болгоцсон. За үгүй тэр чинь нөгөө Чингис хааны бэлэг сургаалд ингэж яана гэдээ ярьж байгаа хүн ч одоо юм мэдэхгүй гэж болохгүй шүү. Саруул ухаантай юм байл. Тэгэхээр бусд нь одоо тэгж чадахгүй болсон байхад мань нөхөр мэдчихсэн учраас хаан сонгогдсон юм гэдэг байна. Тэгэхээр нөгөөдөл яасан байх вэ? Болж чадаагүй нөхдүүд яасан байх вэ? Нөгөө бэлэг сургаалыг мартсан ч юм уу, уншдаггүй ч юм уу. Тиймэрхүү үед зохиогдсон байна гэх юм бол нөгөө 1368 оноос ч өмнө нууц товчоог
тэр хэлээ мартсан, монгол хэлээ мартж байгаа юм уу? Одоо тэр хаадад зориулж хятад үсгээр ингэсэн юм байна гэдэг. Энэ баяргаан санал байхгүй. Тэгээ энийг болохоор хятадууд болоод дэлхийн бусад эрдэмтэд хөлөөн зөвшөөрдөг нэг юм асуудал. Тэр зөв үүргийн талаасаа тийм байдлаар тэр хятадд тэгж л үлдсэн бололтой. Тэрнээс бол өөрөөр үлдэх арга байхгүй. Тэр сүүл зохиосон ажил биш байхгүй. Ийм л одоо яг хуу тэгж л ойлгогдоод байгаа. За бас ярианыхаа ихэнд би бас нэг хэсэг ярианыхаа бас нэг юм бага хэсгийг бас таны аавын дурсамж зориулъя гэж бас танд хэлж байсан. Та аавыгаа дурсаач гадамгаа ямар хүн байсан? За хувь хүний хувьд одоо зохиолч, шүүмжлэгч талаас нь бол олон нийтлүүд гарсан, олон дурсамжууд байдаг, шамнирнж бичсэн, тий? Танаа гэрт аав ямар хүн байсан? Одоо яг би одоо ухаан орсон цагаас гэх юм да. Ер нь бол манай аав чинь их олон цагаа сууж одоо юм бичдэг тийм их л тийм суутгаа ажиллаж чичэнгүүл хүн байсан л та. Одоо тэр чинь юу яадгийг өглөө ажилдаа одоо 8-9 гэл явна шүү дээ. Тэгэл өдөр бол гэртээ ирэхгүй. Бидээс тэр хооронд тэр их сургуулийн гудамжны байшинтал тэгэл орж гараал ингээл байж л байдаг. Тэгэл орой ирдэг. Орой ирээд нэг нуур гараа угаагаал тэгээд юу яагаал нэг жоохон цай уулаагаал тэгэл өрөөндөө ороод тэгэл өрөөндөө бол нэг өчгийнхаа ширээний ард яг өөрийнхөө хийж байгаа юм л хийдэг. Маш тийм их ажиллаж чигүүл хүн байсан л та. Тэгээд биднес чинь 2 өрөө байртай манай аав нэг жижиг өрөөнд нь тэр нэг номын шкафта тэрэндээ суугаад юм хийдэг. За ерөнхийдөө бол одоо юу гэдэг бид нэг очир зүггүй одоо замтраал загнаад ч гэдэг юм уу тийм юм бол байхгүй. Юуны хувьд бол намайг бол одоо багт бол тэр би бол ингээд нэг ном уншаад байдаг болохоор бол юу хамаагүй юм уншлагч идэл байдаг л байсан л та. Тэгэл өстой юу хамаагүй л юм уншиж тэгж л өссөн. Тэгэл яг хоо тэр одоо ингээд хийсэн юм нь бодглохлоор бол үнэхээр их ажил хийсэн байна. Тэр одоо тэгээ одоо энэ жил одоо юу болж байна? Энд чинь манай аав чинь тэр албан ёсны түүх юу гэдрээр 1924 онд төрсөн гэж одоо явдаг. За тэгээд одооны хуваараар болоход Булган аймгийн Могод суманд төрсөн. Одоо бол тэр Могодын хажуу талын хуучин нутаг зэрэгэлтэй тэр сум нь болохоор Хишиг өндөр. Тэгээ Хишиг өндрийн сургууль энэ жил бас 100 жилээ хийсэн. За тэр Хишиг өндрийн сургууль яагаад 100 жилээ хийхдээ тэр сургууль бас манай аавтай өвөтэй бас холбоотой. Юу гэхээр 24 онд одоо тэр авцгын хүрээний хажууд ингээд хүүхэд багчуудын охид төвгүүдийн гэж байна. Сургууль байгуулад тэгээ нэг Монгол өчиг заах багшаар одоо манай тэр өвөө Шанж Матов нэг 16 хүүхэдтэй хичээл эхэлж исэн гэж байна. Тэгэхээр тэр үед бол манай аав төрсэн байхгүй. Тэгээд сургуультаа жацуу гэж ярьдаг. За тэгээд манай тэр өвөө бол явахтай анхны тэр баг сургуулиуд чинь нэг тийм 10 хэдэн хүүхэд, 20 хүүхэд. За 20 хүүхэд нэг 14-5 байна. Тэгээд цаана бас нэг хэдэн 4-5 охтууд ч юм. Иймэрхүү байдлаар эхэлжсэн сургууль. Тэгээд сүүлд манай аав чинь 30 онд манай тэр өвөө аав гэдэгтээ нэлээд бага багт юм аа. Одоо 33 онд 53 настай багтаа нас урсан. Шанж Матов гэдэг. Тэгээ аав бол 8 настай үлдсэн. Тэгээд тэр
аавгаа өнгөрснөөс хойш тэр нутагтаа байжгаад эхлээд одоо тэр авцгын хүрээнд ламын сургуульд орж байжгаад дараад нь тэр баг сургуульдаа орсон. За тэгээд баг сургуульдаа бас нэг жил хагас ирээдээ сурж байгаа л. Тэгээд дараагийн шатны сургууль ингээ болгоны төв 7 жилийн сургууль мургуул гэж яваад тэгээ ингээ сургуулийн соёлын замаар явцсан. За тэгээ сүүлд нь бол тэр сургуулаа төгсөөд 40-од оны ихээр Улаанбаатарт орж ирээд багшийн сургууль Монгол хэл уран зохиолын багш мэргэжил эзэмшээд тэгээд ингээд багш болсон. За тэгээд 43-4 оноос энэ Донд говьд цагаан дэлгэр суманд нэг жил багшлаад дараад нь Булганд очиж бас Хантай гэсэн сум одоо бол баригад болсон баг. Тэнд багшилсан, аймгийн төвд багшилж хагаад тэгээ эргэж хотод орж ирээд энэ 2-р сургууль юу өдрөө. Тэгээ тэр үеэс манай аав бол нэг тийм одоо гол юм нь бол ер нь нэг юм шүлэг зохиол бичээ, зохиолч болоо ирээд. Тэгээ ингэж явж хагаад 49 онд их сургуульд ороод Монгол хэл уран зохиолын ангид орж суралцж төгсөөд тэгээд их сургуультай сүүлд нь бол багшаар болдсон. 54 оноос. Тэгээд тэр 54 оноос одоо багшиж ингэж байхдаа тэр Дамжсарангуйтай танилцсан. Дараад нь тэр хоошоо яваад тэгээд юуны одоо тэр хоошоо явахаас өмнө бол нэг анхны зохиол өдрөө бичээд одоо өөрөө чи яриад байсан илбэгдээл өдрөө бичээд нэлээд алдартай зохиолч өдр болцсон. Тэгээд тэр шүүмжлэлч бас бичиж эхэлсэн. Ингэж байж байгаад хоошоо яваад тэгээд энэ нууц товчоо судал руу ороод ирсэн. Ийм учиртай тэгээд их сургуультай буцаж ирээд 70 оны хүртэл багшилсан. Дараад нь зохиолчдын хэвлэлийн байгууллагт 3 жил ажилласан. Тэрний дараа энэ сургууль хүмүүжүүлэх ухааны хүрээлэн гэдэгт 73-4 оноос 87 оны хүртэл ажилласан. За нэг ийм ажил төрөл хийж явсан. Тэгээд манай аав чинь сүүлд бол 1990 онд юм байна. Одоо тэр юуны үед бол Монголын нууц товчоос судлалаараа одоо би навчирсан байна те. Нууц товчооны нууцсаас гээд судалгааны өгүүллийн жижигхэн энэ ном өгүүллүүдээр одоо юу яагаад төрийн шагнал болсон. Төрийн шагналт эрдэмтэн зохиолч болсон юм байна. Тэгээд нууц товчооны их олон таалагдаагүй нууц үг мөгийг одоо нээсэн одоо ийм зохиол. Энэ бол тэр би түрүү яриад ирсэн хэдэн он гэж 76 он тийм. 76 оны хэвлэл. Дамжсарангуй одоо юг нууц товчоог редакторлал энэ номоо гаргаад ингэж байсан. Тэгээд аавыг 93 онд өнгөрсөн. Тэгээ 93 онд өнгөрчөөд дараа жил нь юм аа. Юу яхад одоо орон нутгийн санаачлагаар Булганы тэр хишиг өндрийн сургуулийн 10 жилийн сургууль болцсон. Сургуулийг Гадамбын нэрэмжит болгоё гэдэг санал ирээд тэр саналын бас тухайн үед бол энэ засгийн газрын хурлаар шийддэг. Тэгэхээр 94 оны сүүлээр бас үр хөвгтүүдээс нэг санал өдрөө авч ирсэн. Яагаад одоо энэ болох ёстой юм бэ? Тэгээд тэр үед бас энэ одоо ийм учраас анхны багш нь одоо манай тэр өвөө Санж Мотог гэж юм байсан. Тэгээд аав бол ингээд сурж байсан. Одоо ингээд сүүлд нь бол ийм тийм учраас бол үр хөвгтөө үед бас дэмжиж байна гэж хэлээд тэгээд 94 онд энэ Булганы хишиг өндрийн сургуулийн Санж Мотын Гадамбын нэрэмжит болсон юм байна. Ийм түүхтэй намтартай нэг юм байгаа. Тэгээд нэлээд тэр зохиолч болох гэж яваад олон ажил хийсэн, багшилсан, янз бүрийн юм хийсэн, шүүмжилж бичсэн, зохиолооч бичсэн, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Бас хилмигдэж явсан уу?
ажил мэргэжлийн үед их шүүмжлэгч хүн байсан шүү дээ. Хурц үгтэй. Яг хөө ер нь өөрөө бол би нэг хэлмэгцэн гэж ярьдгүү. Гэхдээ улсууд бол одоо хэлмэгцэл гэдэг. Ягаад тэгэхээр тэр их сургуулаас ер нь бол нэг тийм одоо янз бүрийн юм мота шүүмжлэлээр болж тэр их сургуульд ажиллаж байсан ажлаасаа намын шийтгэл маягаар ажилласаа халагдчихсан. За тэр нь бол одоо тэр үеийн л одоо юм да тэгээд. Тэгээ нөгөө шийдвэрчлэр чинь бол зохиолчтой хороонд 3 жил гэдэг чи одоо мэрэгжлийн зохиолч болж гэртээ суугаад. Тэгээ би түрүү ярьсан шүү дээ. Яг тэр үед нь би сурагч болоод ингээд гэрийн даалгавар хийдэг байсан гэж. Тийм учиртай тэгээд сүүлд нь тэр сурганы хүрээлэнд очихлоор бол үндсэндээ одоо тэр уран зохиол юм уу эсвэл энэ төгс соёлоо судлахгүй өөр юм монгол хэлийг яаж заах вэ гэдэг. Монгол хэлний багш нарт заах аргыг загтлуулждаг. Эсвэл монголын уран зохиолыг одоо яаж заах вэ гэдэг. Ийм ажлыг сүүлдээ хийсээр байгаа л тэгэл яасан. Тэгээ энийг зарим хүн тэгж л үздэг л дээ. Гаа өгшиг бол одоо хэлмэгдүүлсэн гэж. Тэр чинь бол ямар энэ тийшээ цөлдсөн биш. Гэхдээ нэг ажлыг бууруулад бас нэг хүсээгүй ч юм уу яагаад ч үгүй тийм ажлыг хийлгсэн болтол. Одоо танахаар найзууд нь шавнар нь бидний одоо сайн мэдэх хин зохиолч нар их орж гарна гэж байна. Яг хот чинь аавг багтууд бол улсад орж гарна шүү дээ. Тэгэл үст. Одоо ингээл гадуумгаан тухайн ингээл юм уншихаар намтан сургуультай их нэр холбогддог л доо. Амьдралын сайхан найзууд байсан уу? Тий. Та бас одоо зөндөө намтан сургуулийн гэр музейг бас хариуцаад байх шиг байна тий. Тэр дамжсангаатай холбогдсон юм чинь тэгээд яруу бас л тийм юм. Бас л нууц төвчөө үстэй тий. Биш нууц төвчөө биш. Тэр юу юм бэ? Тавд нөгөө их сургууль төгслөө гэж ярьсан шүү дээ. Манай авч 49 онд дараа 52 онд төгссөн. Тэгээ их сургууль төгсчөөд тэр үедээ нөгөө сургууль төгсөнгүүтээ одоо энэ улсын аражуу гадаад нэвтрүүлгийн хэлцэж байдаг байна шүү дээ. Аражууд Монголын. Тэрний гадаад нэвтрүүлгийн хэлцэгдэм редакцад одоо хэлний найруулагч одоо редактор маягаар нэг 2 жил ажилласан баг. Тэр ч одоо нөгөө мэдээ зэдэг бодвол одоо яадаг энэ текстийн бичдэг юм уу тиймэрхүү л ажил байсан. Тэгээ нэг 2 жил удаагүй байж байгаад эргээд 54 оны намраас их сургуульд багшилсан. Их сургуульдаа эргээд одоо багш болохгүй. За яг энэ багш болж байгаа үед дамжсрангуутай холбогдсон нэг хэрэг явдал гарсан. Тэр нь манай энэ шүүмжлэлийн түүх мөхөнд их яригддаг тийм. Тэр яасан вэ гэхээр 52 онд дамжсрангуй чинь 1950 онд хойно нөгөө гисрийн туужийн түүхт үндэс гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалаад эрдэмтэн болоод тэгээд одоо Монгол хэл бичгийн Монгол улсын анхны эрдэмтэн шүү дээ. Дамжсрангуйгаас өмнө бол өөр чиглэлээр нэг 2 хүн хамгаалсан байсан. Тэр нь нэг нь биолог, нөгөөх нь эдийн засаг гэдэг үү юу вэ? Нэг дарга, нөгөөх нь нөгөө дамжсрангуй дандгийн цэгмүүдийн нөгөө зохиолч. Биолог нөгөө хулганы гэж зогтсоор байгаа. Тэгээд дамжсрангуй ингээд хэл бичгийн эрдэмтэн болоод ирсэн байхлаар тухайн үед дамжсрангуйг Монгол улс яасан гэхээр зохиолчдын хэвлэлийн дарга болгоод тавьчихжээ. За тэгээ зохиолчтой хэвлэлийн дарга болоод байж байсан. Монголын инх тайван найрамдлын нийгэмлэгийн даргач гэдэг юм ингээл хурал цуглаанд явдаг байдаг. Тэгэхээр дамжсрангуй тэр үед одоо тэр цог сэтгүүл нөгөө зохиолчтой хэвлэлч нэг цог сэтгүүл гаргадаг. Тэгэхээр тэрнийхээ редакторыг чавсарч байсан юм. Тэр нэг Бухгомбо гэж өгүүлэг бичсэн. За Бухгомбо гэж өгүүлэг биччихэд байсан чинь тэрний дараагаар өнөөх Бухгомбо гэдэг өгүүллийн
сони хэвлэлээр баахан хүн дамжсрангоо шүүмжлээд ингээд дайрдаг болсон ба. Тэр 53 онд эхэлсэн зүйл л дээ. Тэр Бухгомбо гэдэг үг л гарцсан. Нэг тийм этгээд хүний тухайд өгүүлэх шүү дээ. Нэг баахан бухтаж ирсэн тийм. Тий. Тэгээд энэ одоо дамжсран амьдралд байдгүй юм битсэн. Энэ дамжсран эрдэмтэн болсондоо эрдээд бие тоогоод амьдралд байдгүй юм яасан гэм. Тэр Бухгомбын бухнууд нь эрүүгийн хуулийн тийм юм зүйлийг яасан, ямар хашаа ороо хөвдсөн, яасан ийсэн гэдэг. Одоо ингээд дамжсрангыг цохол нь муу гэж хүмжлээд байгаа юм уу? Дамжсран одоо яагаад байгаа юм уу? Ийм одоо манай шүүмжсэн нэг тийм өнгөстэй ингэж явсан байхгүй. Тэгээ ингэж явсан тэр үед манай бас л одоо аваад уншсан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Монголын утга зохиолын шүүмжилдэг нэгэн хэтэрхийллийн шүүмжилдэг нэг гурт нэртэй нөгөө дамжсрангойг өмөрсөн Бухгомбыг одоо эн чинь ийм энэ бол сайн зохиол байна. Улсуудын яриад байгаа шиг биш үү гэдэг тэр зүйлээ тэр үед үтсэн байхгүй. Тэгээд тэрийгээ хэвлүүлж чадахгүй өдр байсан чинь нэг өдөр хотын намын хорооноос ярьж байгаа гэдэг дуудсан. Тэр үедээ дамжсрангойг би таньдгүй байсан гэдэг. Тэр их сургуульд орохдоо дамжсрангойг яг уулзаж танилцаагүй байсан байна л. Зүгээр зохиол мохиолыг нь бол мэддэг. Тэгсэн чинь дамжсрангой яргүй чи нэг гаадан ба мөн үү чи нэг ийм өгүүл битсэн гэн. Тэр чинь би энэ авч хэвлүүлж болох уу гэж. Тэгдэггүй яах вэ гэж зөвшөөрөд. Тэгээ ингээд Бухгомбын маргаан дээр ч одоо манай аав чинь дамжсрангойг ганцаараа өмөрсөн хүн байхгүй. Тэгээ энэ маргаан чинь Бухгомбын маргаан гэдэг одоо манай энэ уран зохиол шүүмжлэлийн түүхэнд орцсон. Тэгээ эн чинь бас нэг жилийн чирэггүй ш. Тэр 54 оны сүүлээр ингээд манай аавын тэр өгүүлэг нөгөө бусад шүүмжлэгч ингээ баахан юм яв. Тэгээ энэ явсаар байгаа 56 оныг хүрээд тэгээд энэ маргааныг нэг намын амьдрал чөлөөнд дээр нэг дүгнж битсэн болоод тэгээ энэ өргөн хилцүүлэгч юм шиг юу ч юм шиг. Тэгээ тэр хооронд тэр шүүмжил үчид дайрсан улс нь зорилготой бол хүрсэн. Дамжсрангойг зохиолчтой хэвлэлийн даргаас болоодсон ч байдаг юм уу те. Тиймэрхүү юм байна. Тэгж анх танилцчихсан. Тэгээд тэрнээс хойш манай чи юу гэж ойлгодог болсон гэхээр дамжсран гаадан бол дамжсрангийн одоо үнэн чав бараг л одоо юу нэг гэдгийг одоо шав нь бие хамгаалагч ч гэдэг юм одоо ингээд юм болгондоо дамжсран өмөрчдөг гэд. Тэгээ яг хуу дамжсрангой тэгэд танилцсан дараад нь бол манай аав чинь дамжсрангой их хүндэлдэг хийсэн ажил одоо юмар. Тэгээд дамжсрангойтой нэлээд тийм дотн байсан л та. Тэгээд дамжсрангойч ерөнхийдөө тэр нь одоо мэдэгддэг одоо өөрийнхөө зохиол бүтээлийг дуусгахтаар за ингээ манай энэ подкаст маань үргэлжилж байна. Өнөөдөр дахин сануулхад манай зочноор Гадамбын бэлгүүдэ шинжлэх ухаан академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн доктор профессор Монголын нууц товчоо судлаач Эрхэм зочин маань оролцож байгаамаа. За ямар ч гэсэн танд манай урилгыг хүлээж авсан маш их баярлалаа бэлгүүдэ хаа. Бид хоёр нэлээд л бас нууц товчооны тухай дэлгэрэнгүй ярьлаа. За нууц товчооны түүхээс ярьлаа гэж би бодож байгаа. Хаанаас гарал үүсэлтэй, ямар зам туулж ирсэн бидэнд бас аягүй сайхан ярьж өгсөн. Баярлалаа танд. За мэдээж хэрэг одоо энэ жил 100 жилийн ойн тохиож байгаа таны аавын тухай бас зогс ярьлаа. Тэгэд энэ 100 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа та тэрийг нэг товчхон бидэнд хэлж өгч. За түрүүнд дурдсан нэг сургууль дээр нь хүрлэх хөшөө босгож байгаа тий. За өөр. За яг хоо энэ ч одоо юу юм аа. Яг хоо энэ жил ингээд 100 жилийн ой болох гээд одоо тэрэнд бол би нэг аавын 100 жилтэй холбоотойгоор нэг эрдэм шинжилгээний хурал хийнэ гэж байгаа. Тэр өдөр нь бараг тавлцсан. 9 сарын 27-нд яг паспортын төрсөн өдрөөр нь энэ хотод нэг хурал хийгээд тэгээд тэрний наан одоо тэр хөдөө нэрмж сургууль дээр бол би одоо тэр дүүтэйгээ ах トゥ нартайгаа нийлээд нэг хандвар
бас нэг юм чэйж хөрөл өшөө нутагт нь одоо нийгэмч сургуулийн баг сургуулийн үүдэн дээр одоо босгох ажил төгсгөлийн шат руугаа баг ороод тэр өшөө эдрээ бол баг бэлэн болж. За нэг ийм хоёр ажил байна. Тэгэд яг хөө энэний өмнө болохоор одоо юу юм аа би бол ерөөсөө аавынхаа одоо бүх битсэн зүйлийг бол нэг гав агшаа номын сан гэдэг ийм их цуврал ном хэвлүүлээл гэж олон жил бодож яваа. Тэгвэл одоо 1 2 3 гэдэг ингээд янз бүрийн бот гаргасан. Тэр өшөө дуусаагүй. Тэгэхээр тэрний бас одоо өөрийнх нь энэ жил бол тэр 3 гэдэгт нь одоо яг шүлэг зохиол, өгүүлэг дууж эдрийн бүгдийг багтаасан нэг юм бот гаргачихъя. Тэгээд түрүү ярьсан одоо Монголын нууц товчоо судлалаар хийсэн судалгааны одоо энэ нууц товчооны нууцаас ч гэдэг юм юу гэдэр орсон. Энээс гадна одоо нууц товчооны судлалаар бичсэн төрийн шагнал авсан өгүүллүүдийн бас юм ихтгэад нэг бот болгоод ингээд нэг юм цуврал 5 6 ер нь 7 8 9 ч гэдэг юм ийм нэг бот номнууд гаргах гээд ажиллаж байгаа. За тэгээд нөгөө нэг гол одоо нэлээд цаг толгуу одоо хийж байгаа ажил бол тэр 1990 онд нууц товчооны 750 жилийн агаар манай тэр Монголын нууц товчооны худан бичгийн их тайлбар гэж ийм ном гаргасан. За тэр нь бол одоо эртний худан бичгээр бол ийм одоо нөгөө Монголын нууц товчооны текст их маань одоо иймэрхүү юм байж байгаа гэж төсөөлсөн энэ ном 90 онд хэвлэгдсэн. Тэгэхдээ тэр номыг энэ жил дахиж хэвлэнэ. Дахиж хэвлэхдээ бол тэр худан бичгийн ихтер текст дээр бол худан юу кирилл үсэг рүү буулгаад тэгээд тэр тайлбарсан үгийнх нь тайлбар эдрийг ингээд монгол үсгтэй шинэ үсгтэй нь одоо зэрэгцүүлж ийм болгож гаргая гэдэг одоо энэ дээр хэд ажиллаж байна. Тэгээ ийм нэг ажил хий гэж бодвол одоо хугацаа бага үлдсэн ямар ч байсан тэр зориулсан эрдэм шинжилгээний хурлын өмнө гаргая гэсэн юм бодолтой байна. За яг хөө зүгээр ойг ухтаад одоо юу гэдэг юм энэ юунаас бол одоо яамны сайд шийдвэр өдрөө яагаад боловсролын яам өдөртөө бол нэг тийм эрдэм шинжилгээний хуралд юу хийх өдр гэрээ өдр нэг энэ жил одоо арай гэж одоо байгуулад одоо тэр ажлаа хийх гэл ингээ байж байна. За 5 сарын ихээр яг хөө багшийн улсын багшийн их сургуульд бас манай аавын утга зохиолын онолд одоо оруулсан хувь нэмрийн талаар 2 судлаач мэргэжилтэн улсуудаар тийм нэг семинар гэм одоо нэг ярилцлага гэдэг 5 сарын 1-нд хийсэн байгаа. Тэнд бол хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлалын салбарын доктор Исбайгал сайхан бол Гадамбын одоо орчин үеийн утга зохиолын онлайн сэтгэлтэйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн талаар өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлсэн тийм бэлтгэл тавьсан. Нөгөөх нь соргодын S2 гэдэг бас багшийн дэдийн утга зохиолын онлайн хичээл заадаг багш мөн одоо энэ манай авчин дээр 50-аад онд одоо энэ юуны утга зохиолын онлайн товч гэж ном бичсэн. Тэгээ дараад нь зохиолчийн хөтөлмөр гэдэг ном гаргасан. Тэгээ энэ юу яагаад Монголын орчин үеийн утга зохиолын онлайн товч үндэс өдр гэсэн ном бичсэн л дээ. Тэднүүсийн тухай ер нь Монголд одоо энэ утга зохиолыг тэгээ орчин үеийн утга зохиолыг чинь бол 20-р зуунд ингээд шинжлэх ухааны үүднээс ойлгох болсон нь бол нөгөө нэг одоо өрөндийн Оросоор дамжаад өрөндийн одоо орчин үеийн утга зохиолын онлын юм чинь бол тэр 50-д оноос манай аавын үеэс одоо Монголд орж ирсэн зүйлтэй. Тэгээ энийг хөгжүүлэхэд их
хувь нэмэр оруулсан учраас бол ийм хоёр хүнээр тэнд нэг тийм одоо юуны хоёр багшаар лекц яриа хийлгэсэн. Угтад нэг ийм ажил хийсэн байна. Тэгээ нэг иймэрхүү зүйлүүд л одоо хийгээл явж байна. Тэгээд одоо хугацаа бага үлдэж байна. Одоо сарын дараа гэхэд бол үндсэндээ одоо юуг нь яагаад. Тэгээд энэ аг тэмдэглэлтэд ингээд яавал одоо өөрийнх нь бичсэн бүх зохиолыг одоо нэг эмгэгтэйчгүй л одоо болох юм байна гэсэн ийм бодолтой л ажиллаад байна. За маш их баярлалаа. Тэгэхээр бас сайхан ажлууд төлөвлөсөн байна, хийж байгаа маань. Ямар ч тач гэсэн танд болон танаа гэр бүлийнхэнд энэ ажлуудаа сайхан амжилттай дүүрэн бүтээгээрэй гэж өрөмөр байна. Тэгээд таны ажил үйлс, таны цаашдаа амьдралд эрүүл энхийг сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд урилгыг минь хүлээж авсан маш их баярлалаа билгүүд байхаа. За баярлалаа. Тэгээд энэ яриа бол өнөөдөр эцсийн яриа биш байгаасаа гэсэн өрөөлөөр өндөрлөе. Бид хоёр маш их олон гоё оюуны ажил бөгөөд аавтай холбоотой, ер нь тантай холбоотой юм гоё шинэлэг соргог зүйлүүдээр уулзсан шүү гэж одоо танаас гоё да. За. Баярлалаа.